Татварыг буулгая. Дайны эсрэг байсан хүн. За тэгээ юу болсон бэ гэх юм бол Болсонароыг бас одоо шоронд хийх гэж үзэж байгаа. Эстониа улс юу хийсэн бэ гэх юм бол Эстониад амьдарч байгаа Орос гаралтай хүмүүсийн сонгуулийн эрхийг цуцалчлаа. 80 мянган иргэн тэнд амьдарч байгаа. Тэгээ өөрийнхөө тавилан одоо шийдэх боломжгүй болсон. 80 мянган хүн одоо тэр ардчлалын процессыг хасагдсан. Ардчлал яагаад чухал юм бэ? Яагаад хамгаалах хэрэгтэй юм бэ? Ардчлал бас тийм хуучин биш шүү дээ. 3000 ойролцоо жилийн өмнө бид нэр санаачилсан юм. Тэрний өмнө ер нь бол хүний амьдрал тий хүний тавилан хэн шийддэг байсан бэ гэх юм бол тухайн хот тосхон бүлгийг өдөрж байгаа хүний авьяасаас хамаарж байгаа. Тий сайн өдөртөгчтэй, сайн ах мэдтэй, сайн даргатай, сайн хаантай байна гэдэг чинь амьдрал сайхан. Гэхдээ тий мөнх амьдрахгүй шүү дээ. Тэгээ хаана нас орчоод бүтэхгүй хүүхэд нь хаана болчих юм бол яах юм. Тэ? Тэгээ тэр хүн бүх эрх мэдэлтэй. Бүх юмыг өдөртдөг, цэргийн ч гэсэн өдөртдөг. Тэгээ тэр өдөртөгч таалагдахгүй юм бол юу хийх ёстой юм бэ? Юу хийх боломжтой юм бэ? Тэ? Тэр хааныг зайлуулахын тулд юу ёстой болдгоо гэх юм бол иргэдийн дайн болдог байсан. Тэр хааныг алж ээж, устгах ээж. За тэгээ дараагийн хаан гарч ирнэ. Тэгээд дараагийн хаан сайн хүн юм уу? Муу юм уу? Бас мэдэхгүй. Тийм учраас ер нь бол тий нэг засгийг өдөрч исэн хүнөөс нөгөө засаг өдөрч байгаа хүн лөө ингээ эрхэн шилжиж явах үедээ үргэлж хүн болгон айдаг байсан. Яг гэх юм бүтэхгүй хүнтэй таарчул яана. Компани дээр бас яг адилхан тийм ээ. Компани үүсгэн байгуулагч нь яг мундаг өөрийнхөө компаниа сайн болгодог, ашигтай болгодог. Тэгээ ажилтнуудаа хамтарчныгаа сайн өдөртдөг. За тэгээд тэр нь зодог тайлаад эсвэл нас бараад бүтэхгүй эрхлүүлсэн хүүхдүүд нь гараад ирэх юм бол компаниуд нь яадаг юм бэ гэх юм бол дампуурчдаг тий. За тэгээ улсын хэмжээнд нь бас яг адилхан. За тэгээ хүн гэдэг амьт маань бидний 100, 200, 300 мянган жил тийм зовлонтой байсан. За тэгсэн чинь 2500, 2600, 2700 жилийн өмнө Грек улсад хүмүүс юу санаачилсан бэ гэх юм бол хэдүүлээ тий. Дараагийн өдөртөгчөө сонгодог болъё. За тэгээд 4 жил юм уу, жил болгон ч юм уу, 2 жил болгон, 10 жил болгон өдөртөгчөө сонгоё. Яагаад вэ гэх юм бол тий одоо байгаа өдөртөгч бүтэхгүй юм бол тий тэрийг хөөгөө гаргачаад за гэхдээ хөөх гаргах механизм юу юм бэ гэх юм бол тэр хүнийг алах биш. Иргэдийн дайн биш. Тий үндсэн хууль дотор процесс тий шат дараалын ингээд код болгоцсон дүрэн болгоцсон хүн болгоныг мөрдөх ёстой. Тэгээд Атен хотод Грекийн жижиг хот тосхон дотор юу болж исэн бэ гэх юм бол ардчлал гарч ижсэн. Төгс механизм ерөөсөө биш ээ. Жохон алдаатай. Яагаад вэ гэх юм бол тий бид нар бүгдээрээ мэдж байгаа шүү дээ. Тий бид нарыг попруулдаг, баялаг эзэн байх ёстой шүү. Тэгээ одоо хэдэн жил бид нарыг төмөр замтай болгоно, метротой болгоно, утаагүй болгоно, замын төвшөлгүй болгоно, хүүхдийн сургалт сайхан болгоно, бла 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 ингээл хэдэн жил ярьж байгаа юм бэ. Тийм учраас төгс биш ээ. Ер нь хамгийн сайн засаглалын арга юу юм бэ гэх юм бол мундаг, сайн хаан. Сингапур улсыг харчих. Ли Куан Ю хэдэн жил баг ганцаараа дур мэдээд ирэх барьж исэн бэ гэх юм бол баг нас барах хүртэл дараа нь хүүгээд томилсон. Гэхдээ тийм хүмүүс ховор. Тийм учраас бид нэр хамгийн сайн засаглалын аргыг байн ашиглаж чадахгүй. Яагаад вэ гэх юм бол тэр системийг бүтэхгүй хүмүүс тийм эрх мэдэл донтцсон хүмүүс бас ашигладаг юм. Булаагаад авчдаг юм. За тэгээд хамгийн дараах тийм за төгс биш юм аа. За 4 жил бүтэхгүй хүн сонгочих юм бол тэрийг ядаж зайлуулдаг процесс нь юу юм бэ гэх юм бол ардчлал. За энийг ерөөхдөө хэн төгс болгосон бэ гэх юм бол бас Европоос гаралтай Ром энийг ерөөхдөө сайжруулсан. За дараа нь Америкчууд, тэгээ Европ дотор бас ямар хандлага явж исэн бэ гэх юм бол англичууд энэ суурийг тавьж өгсөн. Хизээ юм бэ гэвэл Magna Carta бичснийхаа үеэр. Яагаад гэсэн бэ гэх юм бол King Charles хаан номер 1 бүтэхгүй хаан байсан. Татвар дэндүү өндөр. Тэ? Хууль зүртэг, шудраг биш, дайн зарладаг, өөрөө тансгалдаг, хариуцлага хүлээж авдаггүй. Ер нь бүтэхгүй хаан. Тэгээ өөрөө дотоодтой англи дотроо иргэдийн дайн үүсгээ хэдэн зуун мянган хүн нас барсан. Ядуурлын ирмэн дээр хүн болгон амьдардаг байсан болохоор хүмүүс залхаад тэгээ юу болсон бэ гэвэл бослого болсон.
За тэгээ эцсийн ямар механизм ашигласан бэ гэх юм бол толгойг нь тастаад за тэгээ энэний дараа ерөөхдөө энэ засаглалын аргыг шинжилсэн. Гэхдээ энэ бол амархан байгаагүй. King Charles ус тас гүрийсэн. Ерөөхдөө эрх мэдлээ хаан ширээнээс буух процесс цэвэрхэн бишээ. Хүмүүс зууралддаг. Хамаг боломжоо ашигладаг. Тэгээ өнгөрсөн жил хэдүүлээ энийг бас маш сайн харсан тийм ээ. Трамп ерөөхдөө сонгуул дотор нэр дэвшээд өрсөлдөө яваад ирсэн чинь мань унийг 2 удаа алах гэж үзсэн. За тэрний өмнө юу болж исэн бэ? Трампыг хэдэн удаа шүүхтээд бараг 30 гэмт хэрэгтэй холбогдоод бараг 250 жилийн ял нийлүүдэд олгосон. За. Тэгээ Аз болж Дональд Трамп ерөнхийлөгч болоод Америк улсыг миний бодлоор аварсан гэж би үзэж байгаа. Юу болж исэн бэ гэх юм бол энэ систем маань тэр ингээ ялцарсан Америкийн арчлалын систем дотроо ингээ авилга авдаг ялцарсан намууд ирэх барьж байгаа хүмүүс тэр системээс паразит мэтэр амьдарч байгаа хүмүүс юу хийсэн бэ гэх юм бол энэ хүн гараад ирчих юм бол бидний тий мөнхийн энэ орлогын их усүр тэгээ дуусах юм байна. Бидний эрх мэдлийн цаг үе дуусах юм байна. За эдгээр юу хийсэн бэ гэх юм бол өрсөлдөгчөө алах гэж оролцсон, шоронд хийх гэж оролцсон, баг багж хэрэгсэл дотор байгаа бүх арга хэрэгжилж үтсэн ч ямар азар Америкчуудын тий үүсгэсэн систем бат байсан. Тий. Энэ арчлалын кризис өнгөрсөн жил болсон давч чадсан. Гэхдээ ямар систем энийг давч чадахгүй магадaltaй юм бэ гэх юм бол Европ 50,000 гаруй ном зарсан. Борлуулалтын хэмжээгээр 2.5 тэрбум. Хувьцааны арилжаа хэдэн тэрбум. Бондын арилжаа хэдэн зуун тэрбумын арилжааны ялт ирсэн. За, энэ чадвартай би төрсөн үү? Төрөөгүй. Энэ борлуулалт контент гэдэг юмыг би сураад авсан. Магадгүй чи өөрөө нэг бизнестэй, нэг өөрийнхөө бүтээгдэхүүнтэй нэг үйлчлэгээтэй. Юу дутж байгаа юм бэ гэх юм бол би таачи. Чанд борлуулалт дутж байгаа. За, чи яг миний энэ чадварыг эзэмшиж авмаар байгаа юм бол одоо сонсоно. Менторшип хөтөлбөрийг би гаргасан. Нэр нь юу юм бэ гэх юм бол борлуулалтын нууц. 500 гаруй хуудас контент, 100 гаруй видео хичээл. Тэгээ онцгой юм юу юм бэ гэх юм бол 1000-аас илүү дасгалтай. За энэ менторшип хөтөлбөрөөр дамжуулаад би чиний бизнесийн санаагаас авахуулаад анхны харилцагч контентээрээ дамжуулах хүртэл бүх юм орцсон байна. Дэлгэрүү мэдээлэл доор. За амжилт нь хүрэхэд бэлэн байна уу? Дасгал хийх бэлэн байна уу? Борлуулалт хиймээр байна уу? Гэх нь бол доор. Линкэн дээрээ дараарай. За одоо контент дээр өөрчлөлөө. Гэхдээ ямар системийг энийг давч чадахгүй магадaltaй юм бэ гэх юм бол Европ. За өнгөрсөн жил Романиагийн сонгуул болсон. Жоржеску гэдэг хүн нэр дэвшсэн, ялсан. За Жоржеску юу байсан бэ гэх юм бол Европын холбооны эсрэг. Улс Украины дайны эсрэг. Брюсселс хотын эрх мэдлийг хязгаарлах ёстой гэсэн мөрийн хөтөлбөртэй гарч ирсэн. Романия улс тусгаар тогтолцоо буцаагаад авах ёстой. Манай улс өөрийнхөө тавилангаа эргүүл авах ёстой. Цагаачтаар бид нар улсаа дүүргэхгүй гэсэн мөрийн хөтөлбөртэй гарч ард түмний дийлэх нь энэ хүнийг сонгоод за тэгээ Европын холбоо юу исэн бэ гэх юм бол мань хүний тэр сонгуул ясны хүчингү болгоод одоо шоронд хийх гэж үзэж байгаа. Гэмт хэрэгтэн болгосны дараа гэмт хэрэгтэн нэр дэвшиж болдгоо. Монголд энийг та бас зөндөө хил олон удаа харж исэн, сонсч исэн баг тийм ээ. За энэ ганцхан биш ээ. Өмнө Маттео Салвини бас яг адилхан төстэй мөрийн хөтөлбөртэй Италид нэр дэвшээд мань хүнийг яасан бэ гэх юм бол шүүх хурлаараа бөмбөгцсөн, дампууруулах гэж оролцсон. Тэгээд ер нь бол тий янз бүрийн гэмт хэрэгтэй холбогдоод шоронд хийх гэж үзсэн, фейлдсэн л та. За ямар азар Жоржиа Мелони гарсан, тийм ээ. За Бразил улсад Болсонаро бас яг адилхан популяр ерөөдөө ард иргэдийн хүслийг биелүүлэх гэж гарсан. Бразил улс тусгаар тогтнолтой байх ёстой. World Economic Forum вакцины эсрэг татварыг буулгая гэх мэт чин дайны эсрэг байсан хүн. За тэгээ юу болсон бэ гэх юм бол Болсонароыг бас одоо шоронд хийх гэж үзэж байгаа. Чадах юм уугүй юм хэдүүлээ харцгаая. За тэгээ Романия улсын ерөнхийлөгч яасан. Өнөөдөр шүн Эстониа улс юу хийсэн бэ гэх юм бол Эстониад амьдарч байгаа Орос гаралтай хүмүүсийн сонгуулийн эрхийг цуцалчлаа. 80,000 иргэн тэнд амьдарч байгаа. Тэгээ өөрийнхөө тавилан одоо шийдэх боломжгүй болсон. 80,000 хүн одоо тэр арчлалын процессыг хасагдсан. Тэнд амьдарч байгаа тэр 80 хүний төлөөлж байгаа улс төрч бүтггүй байх юм бол
алдаа хийж байгаа юм бол улсаа сүрүүлж байгаа юм бол улсыг дайн руу оруулах гэж байгаа юм бол тэдний одоо сонгуулийн эрх байхгүй болцсон өөрийнхөө тавилангаа улсынхаа тавилан удирдаг процессээс хасагдсан. За Романы улс болж байгаа юм бэ гэх юм бол за Роман улсын иргэдийн сонгуулийн эрхийг хасч болохгүй байна. Гэхдээ тэдний сонгомоор байгаа хүмүүсийг хасчээ. Бразил бас яг адилхан. Бразил хүмүүс арчлал байгаа штэ. Гэхдээ таадын сонгомоор байгаа хүмүүсийг бид нар шоронд хийнэ. Итали бас яг адилхан. За энэ дээр ерөөсөө зогсохгүй. За Европын холбоо гэхдээ юу хийдэг юм бэ гэх юм бол өөртөө дургүй хүнийг шоронд хийх гэж оролдог. Өөрийнхөө дуртай хүнийг 480 сая евро хулгай хийсэн ч оролддоггүй. Европын төв банкны захирал Кристин Лагард 400 хэдэн сая еврогийн гэмт хэрэгтэй ерөөхдөө ял авсан ч алтан тушаалт дээр хിവэрэ. Яг гэх юм бол энэ хүн Европын холбоог дэмждэг. Энэ бол олон улсын валютын сангийг дэмждэг. Энэ бол дэлхийн эдийн засгийн чуулганыг дэмждэг. Энэ хүн вакцины дэмжинэ. Энэ хүн илүү их татварыг дэмжинэ. Энэ хүн ерөөхдөө таад юу хийж гин хэрэг мөнгө авсан дансыг чинь ил харъя. Яг гадагшаа аялах гээд байгаа. Ягаад ийм их бэлэн мөнгө дансаасаа гаргаж байгаа? Чи өдөртөө 3 сая төгрөг шилжүүлж болно гэх мэт ийм юмыг дэмждэг. Тийм учраас шоронд ордоггүй. Алтан тушаал дээр хിവэр. За. Тэгээ Европыг ерөөхдөө гүн хямрал руу оруулж байгаа юм Европын холбоо дэлхийн эдийн засгийн чуулган энэ цаана байгаа ялцарсан улс төрчд. Эднэр яг адилхан өмнө тэр Чарльзтай төстэй юутай зурлаж байгаа юм бэ гэх юм бол эрх мэдэлтэйгээ зурлаж байгаа. Энэ арчлалын системийг нурааж чадахгүй болохоор юу хийж байгаа юм бэ гэх юм бол өрсөлдөгчөө шоронд хийх гэж үзэж байгаа. За дараагийн сонгуул дээр баг баттай ялахаар Марин Ле Пен та ингэ харж байна уу? Ерөөдөө Эдуард Филипп 2 дугаар байранд орхон баталгаатай 25-аас 20% нөгөө хүмүүсийн юу сонгуулийн хувь авах юм байна. Марин Ле Пен бол 36, 38 бараг л одоо 40% руу явж байгаа. Парист сууж байгаа Макрон, Европын холбооны Van der Leyen бүгдээр юу харж байгаа юм бэ гэвэл хөөш. Тэ. Францад Marine Le Pen гараад ирчих юм бол, тэ. Германд AfD нам гараад ирчих юм бол, Британд Farage-ийн тэ нам гараад ирчих юм бол, Итали Giorgia Meloni дахиад гараад ирэх юм бол бид нар ерөөхдөө энэ Европын холбоо бай юм байна. Бид нар энэ хааш ирээнээс хөөгдөх юм байна. За тэгээд шийдэл нь яг юу юм бэ гэвэл хүмүүсийг шоронд хийх. Дөнгөж сая Marine Le Pen 2-5 жилийн шоронгийн ял өгсөн. За тэгээ 2027 онд ерөнхийлөгчийн сонгуул дээр нэр дэвшихийг хоригдсан байгаа. Тэг. Яг гэх юм бол мөнгө хуулгаа хийсэн гинэ. За. Гэхдээ энэ хүн шиг 400 хэдэн сая евро хулгай хийсэн үгүй. Тэг. Яг хулгай хийсэн үгүй бас нотлогтоогүй. Гэхдээ юм наалтж байгаа. За, Von der Leyen 2 жилийн өмнө юу хэлж ирсэн бэ? Энэ Matteo Salvini гарахаас өмнө, Meloni гарахаас өмнө юу хэлснийг хэдүүлээ хамт сонсцгоо. Ерөнхийдөө эднэр өөрийнхөө юу гэж бодож байна гэх юм бол хаана хатан гэж бодож байгаа. Бид нэр эндээ мөнх барих хэвээр. Та нар ард түмэн юугаач мэдэхгүй. Тэ? Тийм учраас та нар буруу хүнийг сонгох гээд байгаа учраас бид нэр энэ буруу хүнийг шоронд хийж байгаа шүү. За, яриагийн сонсъё. We'll see if things go in a difficult direction. I've spoken about Hungary and Poland. Хэдүүлээ харцгаая. Тийм. Хэцүү болоод ирэх юм бол яг Унгарт шиг. Унгарт бас Европын холбоо дургүй хүн ирэх барьж байгаа. Польшид бас дургүй хүмүүс барьж исэн. Гэхдээ Польшид өөрийнхөө хүнээ тавьж чадсан. We have tools. Биднэрт багш хэрэгсэл арга байгаа шүү. In the right direction and people as a body that is always where always governments have to be accountable to play an important role. Эднэр тэ юу хэлж яана гэх юм бол за арт түмэн тэ та нар зөв шийдлээ гаргах юм бол бид нар таадаг тайван орхино. За арт түмэн гэхдээ та нар буруу нэг сонгоч юм бол бид нар багж хэрэгсэл байгаа шүү. Хэцүү хүмүүс хаана гарч байгаа юм бэ гэх юм бол Унгарт гарч байгаа, Польшид гарч исэн, одоо Италид гарах гээд байгаа. За тэгээд арт түмэн тийм ээ. Сайлын үнэ минь, мал минь. Тэгээд жил болгон биднэрээ шуургадаг минь. Тэгээд хүүхдүүдийн чинь дайнд явуулдаг минь. Тэгээд бид нар таадын тавилан удирж байгаа. Бид нар тийм эрхтэй. Яг гэх юм бол чи өөрийнхөө тавилангаа удирдах тийм эрх чанд байхгүй. За. Тэгэл нэг сайхан инээж юм те. За багш хэрэгсэл нь юу юм? Шоронд хийх. Тэ.
ялын хаях. Тэ. Чамаг арчлалын процессээс хасах. Тэ. Чамаг нэр дэвших, ялсныг цуцлах. Тэ. Чамаг гүтгэх, чамаг дампууруулах, чамаг өдөр шөнгөө шүүх хурал дээр ингээд боох. За. Тэгээд хамгийн шилдэг нь Klaus Schwab, Дэлхийн эдийн засгийн чуулганы үүсгэн байгуулагч. Сонсцгоо. Have this anti-system movement. Системийн эсрэгийн хөдөлгөөн яваад байна. Эднэрийн үүсгэсэн системийн эсрэг хөдөлгөөн яваад байна. What we are seeing is a revolution against the system. Тэ? Нэг бослог болж байна. Бидний систем, тэ? Бидний гой зассан ширээ, бидний тогоогийг биднээс булааж авах, тэ? Нэг бослог болж байна. So fixing the present system is not enough. Тийм учраас одоогийн энэ байгаа системийг засах нь хангалтгүй. Бид нар алдаагаа хүлээн зөвшөөрөх нь боломжгүй. Тэ? Бидний энэ арт иргэдийн тэ сонгосон хүнийг хүлээн зөвшөөрөх үгүй. Now there is of course a anti-system which is called libertarianism. За тэгээ бидний системийн эсрэг тэмцэж байгаа энэ бослогын хөдөлгөөн яг юу юм бэ гэх юм бол libertarianism. Liberty юу юм бэ гэх юм бол эрх чөлөө. Окей? За, эрх чөлөө юу юм бэ гэх юм бол би хаана амьдрмаар байгаа юм? Би юу хиймээр байгаа юм? Тэ? За тэгээд хамгийн гол нь би миний төлөөлөгч юм бэ? Миний сонгосон их хурлын гишүүн юм бэ? Миний ерөнхийлөгч юм бэ? Миний ерөнхий сайд юм бэ? Энэ бол эрх чөлөө байхгүй юу? 4 жил болгон тийм эрх байгаа. Чөлөөтэй хүнээс сонгож болно. За энэ Klaus Schwab юу юм бэ гэх юм бол энэний эсрэг байхгүй юу? Чиний эрх чөлөөний эсрэг. Which means to tear down everything which creates some kind of influence of government into private lives. Which creates some kind of influence of government into private lives. Чиний хувийн амьдрал руу чиний шийдвэр гаргалыг нөлөөлдөг засгийн газрын аргууд багж хэрэгслүүдийг эднэр нураах гээд байна. Окей. За тийм хаана ажиллах юм? Чи хэрэг татвар төлөх юм? Чи хэнийг сонгох юм? Чи хаашаа явах гэж байгаа юм? Чи мөнгөөр юу хийж байгаа юм? Татвар төлсөн мөнгөөр чи юу хийж байгаа юм? За чи биднэрт дуртай хүнийг сонгож гинөө, дургүй хүнийг сонгож гинөө? Чи social media дээр шүү дээ. Ерөнхийлөгч шүүмжилж гинөө, наммаа шүүмжилж гинөө, үгүй мүү? Тэ. Тийм багж хэрэгслийг эдгээр нураах гээд байна гэж хэлж байна. It's dismantling the system. Энэ системийг эдгээр нураах гээд шүү дээ. Юу ч мэдэхгүй тэнэг ард түмэн. За иймэрхүү хүмүүс явж байгаа. За тэгээ Европ бол тэ. За тэгээ өчтөрөөс юу гарсан бэ гэвэл энийг хэдүүлээ сонсцгоё. Dnes som telefonoval s predsedníčkou Európskej komisie. Словакиягийн ерөнхий сайд бас буудсан энэ хүнийг алах гэж үзсэн. Гэхдээ ямар азар амьд гарсан бэ? Дөнгөж сая тэгээд энэ хүн өөрөө улсын тий төлөөлөгч хүмүүс энэ хүнийг сонгосон. Трамптай уцаар ярьсныхан дараа von der Leyen Европын тий хамгийн том улс төрчин энэ хүн л уцаар ярьсан. За би өнөөдөр Европын тий ерөнхийлөгч Ursula von der Leyenтэй ярьсан. Pani Uršulou von der Leyenovová, venovali sme sa dvom témam. Prvá téma bola tarify, clá, ktoré sa na nás valia. Strašne mi vynadala. Donald Trumpin, тий, Европ, Америкийн хооронд тариф. Ale že strašne. To Robert, to si čo dorobil? To si prečo preboha takto vyrokoval s tým Trumpom? За тэгээд намайг маш тий ширүүн шүүмжлэн гэж байгаа. Хөөе, Роберт. Чи яагаад Трамптэй ярьж байгаа юм? Ty normálny. Normálne mi nadávala pol hodinu. Чи ирүүлв? Že som úplný idiot. 30 minút загинсан. Že som tam Намайг дурак чиг загинсан. predsa bol, že som s Muskom hovorila, že ja som to nevybavil pre celý svet. Тэгээд Маскын тухай ярьсан, Дональд Трампын тухай ярьсан, татварын тухай ярьсан гэх мэт чинь. За тэгээ та нэг энэ харж байна уу те? Словакия улсын ард иргэдэд энэ хүнийг сонгоод энэ хүн ерөөхдөө биднийг төлөөлж байгаа. За тэгээ төлөөлөгч нь шүү дээ те.
өөр улсын ерөнхийлөгчтэй ярьсныхан дараа энэ Европын холбооны ерөнхийлөгч юу хэлээд байна гэх юм бол чи юу гэдэг юм бэ? Окей. За тэгээ буцаагаад эхлэл рүүгээ очие. Европт ер нь одоо амьдрал хүмүүс таалагдах байгаа. Дүүрэн цагаач эдийн засаг өсгөө болцсон, ажлын байрууд байхгүй болж байна. Тэ? Дүүрэн гимт хэрэг дайн руу орох гээд байна. Тэгээд ард иргэд юу хийх ёстой юм? Тэ? Яан бүтэхгүй юм байна. Эдгээр намайг төлөөлөхгүй юм байна. Эдгээр фейлдж байна. Эднэрийн үргэлжлүүл явах юм бол цөмийн засвыг шийдэх гэдэг миний хүүхд дайнд нас барах юм байна. Би ажлын байргүй болох юм байна. За би яах ёстой юм бэ гэх юм бол энэний эсрэг мөрийн хөдөлбөртэй хүнийг сонгоё. Тэгсэн чи тэр хүн байхгүй. Яа гэх юм бол шоронд орж байгаа. Шоронд орсон байгаа. Юу гэсэн үг юм бэ гэх юм бол заяа. Арчлал юу юм бэ гэх юм бол хоорондоо алдсахгүйгаараа, иргэдийн дайн болохгүйгаараа, хутаг зэвсэг ашиглахгүйгаараа, цус уурсахгүйгаараа өмнөх засгийн газруудын хийсэн алдаануудын засах механизм эднэр юу хийж байна гэх юм бол эвдэж байгаа. Окей. За тэгээ өөрийнхөө тавилангаа энэ арт тэгээ өөрийнхөө тавилангаа, өөрийнхөө амьдралаа улс төрийн аргаараа өөрчлөх чадваргүй болоод ирэх юм бол иргэдүүд юу гэдэг юм бэ? Яа. Бослог гаргана, хутаг гаргана, цус урснаа. Европ яг тийм тавилантай одоо баттай болох гэж байна. Харамсалтай.